Монголын хайлуур жуулчны гол төвөн болон өсөж хөгжин уул уурхайн салбарыг манлайлж ирсэн Бэрхийн уурхай анх 1954 онд байгуулагджээ. Дайны дараах тарчих хомс цаг үед шинэ уурхайн байр сууцны асуудлыг хамгийн энгийн бөгөөд хэлбэр аргаар шийдэж ирсэн. Жишээ нь гэр майхан, газар замланг гэх мэт. Анх харин банц модоор барин эсгийгээр бүрж дулаалсан энэхүү харагдаж байгаа сууцыг эсхийн амбар гэж нэрлэдэг байжээ. 1955 оны 10 дугаар сард уурхай суурьнд анхлан баригдсан сууцнуудын нэгэнд баг сургуулийг яаравчлан байгуулав. Халах, бурайд, казак, урайнхай зэрэг олон ясны хүүхдүүдтэй уурхай суурингийн анхны сургууль нь 2 таслахад эсгийн амбарын 1 жигүүрт 7 ширхэг модон ширээтэй 26 сурагчтайгаар даш зэвэг захирлын удирдлагаар үүд хаалга нээжээ. Модон юм торох гэж тэрэн дээр эсгийгээр үрчсэн байхгүй юу? Тэгээд тэрнийг эсгийн амбар гэж ярьдаг. Эсгийн амбарыг бол тэгээд хоёр хэсэг нэг талд нь сургууль. Тэгээд нөгөө талд нь болохоор тийм улаан булан. Эсгийн амбарт сургууль нэгэхэд биднээс яраад тэгээд цэрэнжив гэдэг багш ирээд. Манай цэрэнжив багш бүрээтлэн байсан юм. Бид ч одоо нэг л анги байсан дөө. Тэгээд тэр нэг анги болоод багш хичээл заан биднээс багшийнхаа заасан хичээлийг л одоо ширхэг дараалал чадлынхаа хэрэгэл багш юу гэж хэлээ тэрнийг ягаад бичиж өрөөд тэгээд хийдэг байсан. Манай анги тэгээд ширчин жоо мэгмэр жоо гэж ихтэй хоёр байлаа. Цэгмэд, Сүхбаатар, Нина, Балдангом, Фельдшер, Баяраа, Балжинюм даштарч нарын 13 хүүхэд Бэрхийн сургуулийн 7 дугаар ангийг төгссөн байдаг маа базар дээр зөвхтэй. Биднээс анх сургууль дарахтаа ногоон дайламдтай л үсдэг байсан. Хийж өгчээс ээж юм. Одоо Монгол дээлтэй л явж ирсэн шүү дээ. Одоо эмэгтэй нь ногоон дээлтэй, эрэгтэй нь хөвгтээлтэй. Цүнх энтер гэж одоогийнх шиг тийм байгаагүй. Цэнхэр даалимбан цүнхэн дээр улаан таван хошоо ойчсон тийм цүнх байсан. Дэлгүүрээр тийм цүнх гэж яг бидний намайг байхад бол байгаагүй. Биднээс тэр үед чинь одоо балын харамтал хэрэглэн штэ гоцоо. Тийм чирнэл гэж нэг сүүл хагас чилээс хойхон юм. Тэгээд нэг одоо бихий цавтай болсон. Харандаанд модонд нэг зүгээр нэг үзгийг утсаар ойчхаад чирнэл гэж нэг юм найруулаад тэрэндээ дүрж хичээлээ хийдэг тийм байлаа. Анги танхимууд бол гал төлдөг болохоор их сайхан тоглог тийм байгаа. Галаад үлнэ, заримдаа чирнэл хөлдөн, хөлдөхөр нь өөртөө хийж дулаацуулна, нөгөөх нь асгарна. Ер нь тиймэрхүү байдалтай хичээл сургуульд бид суралцж явж исэн. Тэгээд жил ирэх тусам сайжирсан манах. Тэгээд одоо Казак Монгол нийсэн энэ уурхайд ажиллаж байгаа усуудын л одоо хэдэн хүүхдүүдийг л бүгдийг цуглуулаад тэгэл хичээлүүлж ирсэн л одоо сургууль гэж тийм. 1956-аас 1957 онд Бэрхийн сургууль 4 айлын зориулалттай орон сууцнд буюу 4 дугаар байранд шилжин үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн юм. Сургуулийн хамрах хүрээ улам тэлж үйл ажиллагаа нь өргөжин сурагч багш нарын тоо огцон өсжээ. Намайг 2 дугаар ангид ирэхэд сургууль 4 дугаар байранд хичээлдэг байсан. 4 айлын сууцанд манай сургууль орсон байсан. 7-8 багштай байсан. Манай анги хамгийн олон хүүхдтэй нь 22 хүүхдтэй. Орос хэлний багш Ороозоо гэж нэг эмэгтэй байлаа. Гадаадын багш. Анги удирдсан багш маань Содон Цэрэн гэж байлаа. Хичээлийн эрхлэгч одоо гүр багш гэж хүн байлаа. Нэг айлынхан сууцанд багш нар барилдаг байсан. Тэгээ модтын уурхай тараад тэр барилгууд бэрхэд ирж баригдахад сургууль баригдсан болохоор тентхийн сургуулийн парт ширээнүүд ирсэн болохоор ширээ парт гэж бол бидэнд байсан. Парт гэдэг бол бас тэр үедээ хүүхдийн эрүүл ах үед зөгцсөн хэрэглэгдэх юм байсан болов уу гэж боддог. Жохон налуу дэвтрээ тавиад суудаг гэхдээ ардаа түшлэхтэй. Яг унаас цаашаа хөдлөхгүй ширээ сандал хоёр бол холбоотой. Хичээл эхлэхэд завсарлахад хонх догорно. Гэхдээ жижигүр хүүхэд бүх ангиар хонхоо бариадгүй.
Тэгэхгүй үлдэрч ордсон өөр юм сонсогдохгүй шүү дээ анги болгоны үүдэнд. Тэгээд галчтай, цэвэрлэгчтэй. Тэгээд тэр үе чинь нүүрс байгаагүй ерөөсөө мод гэрэлэл утга уулаас улиас авчирч ил төлдөг байсан л да тэр үе малчтай гэрэлээд. Тэр дөрвөн айлын сууцанд байхад бүхэл сургуульд байх хэвээр одоо тийм бүлгэм дугуйлангууд бол ажиллаж байсан шүү дээ. Биднээс бол их усүрийн бол тарьсан ажиллаж байсан юм байна. Ерөөсөө 1-р анги байгууллагын эсэм амбарт байсан хүн би бол 3-р ангиас ирсэн байхгүй 56. Та нар 58 он 5-р анги. Хамгийн анхны уугуун чи яг нянаа шүү дээ. Бодоод эсэм амбарын сурагч. Тийм л одоо яг энэ сургуулиас 2-р анги төгсчээд байхад би 3-р ангид нийлээд тэр нэг дүнзэн байшин. Тэгж орсон шүү дээ. Гурван эсгийн амбар барьж байгаа намар сургууль анх ороод тэр нэг эсгийн амбарын чинь хонд хой талд нь болохоор нэ улаан болонтой. Урд талд сургуультай болтгоо. Тэгээд яц нөгөө хоёр эсгийн амбар нь болохоор юу? Үгүй. Айд орон сууц. Тэгээд одоо бидний чинь тэр дашцэг гэдэг багштай байлаа. Бидний чинь одоо хагас жилээс хойш 2 ангид хуваачиж байгаа. Анх бол ердөө бүгдийг нэг ангид оруулчихсан. Нэг 10 гаруй хойш тэгээд хагас жилээс хойш 2 ангид байгаад арай жоохон дөнгөр нэг юм багшийнхаа хийснийг биднээс чэйжилнэ. Түүнээс нөгөө үсэг баргана гэдэг. Босгоод үсгээ асуухаар нэг юм дээр нь оруулж байгаа хагас суус гэлнэ. Тэгээ хийсний чэйжилчихэн. Тийм болохоор арай дөнгөр болж байгаа гэд 2 дугаар ангид тэгээд зарим нь оруулсан. Тэгээд зарим нь 1-р анги гэд одоо ингээд 2 анги болгоцоход. Тэгээд багштай тэгээд 2 дугаар бидний чинь одоогийн тэр үед 3 дугаар ангид орох үед энэ цэрэнж багш одоо ирсэн байхгүй тий 56 тий 4 дугаар арна тий тэгээд ягаад тийш сургууль орсон гэхээр энэ эсгийн амбарынхаа нэг тэр юу урдх нэг амбараа шатаачихсан. Тэгээд тэр чинь айлын орон сууц. Тий хавар нэг тэр амбараа шатаацсан. Тэгээд одоо наадах амбар чинь сургууль байсан амбартаас үүдэн бас айл орно. Тэгээд одоо энэ 4-р ангид орохдоо биднээс 3-р одоо энэ 4-р байранд ирээд намар сургууль зөвхөн нэг гоё байдаг гэсэн. Тий. Одоогийн нэртэй. Пүүстэй гэдэг. Тэгээд 100 намар цун хүмүүс гэсэн сэргэлэн чи хажаасаа. Тэгээд би юунийг санд. 1956-аас 1957 онд буюу Цэрэнжав захирлын үед 5 болон 6 дугаар ангийг шинээр нээн Батноров, Идэрмэг, Талын хүндлэнгийн хүүхдүүдийг шинээр элсүүлж 117 сурагч 5 багштайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байв. Энэ үед бага ангийн багшаар Норов Самбуу, Дарих, Дулсанжав, Долгор нар шинээр шилжин ирж сургуульд анхны пионерын танхимыг байгуулсан юм. Бэрхийн сургуульд төрийн тэргүү айлчлан ирсэн нэгэн онцгой учрал энэ үед тохиолджээ. Энэ айлчлал нь гэхдээ нэгэн хөгжилтэй явдлаар манай сургуулийн түүхэнд тод бичигдэн үлдсэн юм. 5 дугаар ангийнханд түүхийн хичээл орж байж л дээ. Базаргүр багш 5 дугаар ангийнханд түүхийн хичээл орж сурагч Пүрэв асуугдож байна инэ. Энэ агшинд Захирал Дашнэм Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Цэдэн Балын хамт ангид орж иржээ. Ангид ормогц шалан дээр бихийн сав хөвтөж байхыг харсан Захирал сандран сэмхэн холдуулахаар өшгөлтөл ангийн хойд хананд очиж буйн ханаар дүүрэн бих цацагдаж орхижээ. Тэр үед 1-р нарийн бичгийн дарга инээдэ барьж ядан мушилдаж байсан болов уу? Та юу гэж бодож байна? 1955-аас 1957 оны хооронд үргэлжилсэн анхны бага сургууль Эсгээ бор амбаараас 4 номерын орон сууцнд шилжин 26 сурагчаас 117 сурагчтай болон өргөжин дэвджээ. Энэ хугацаанд сургуулийн захирлаар Дашцэвэг, Цэрэнжав, Мань Бадраа нар ажиллаж, бага ангийн багшаар Хишэгт, Дашнэм, Батхуяг, Дарих, Бадамханд, Гүр, Дулсанжав, Норов Самбуу, математикийн багшаар Бэхбат, Ядмаа, биеийн тамирын багшаар Гонгор, орос хэлний багшаар Базаргүр, химийн багшаар Бэхжав, газар зүйн багшаар Дэмрэлжав, монгол хэлний багшаар Дорж Готов, Дамдын Сүрнаар ажиллаж байв. Мөн сургуульд нэгдсэн пионерын танхим нь сурагч нэг бүрийг ажил хөдөлмөр чамдан хичээл суралгаа ахиулан суралцахыг мөрдлөг болгож байсан юм. Түүний үр дүнд сурагч Дашцэвэг нь пионерын үнэн сонинд онц сурлагдаг хэмээн нийтлэгдэж, Монголын залуучууд оюутны анх дугаар их наадмын зочин төлөөлөгч болон туг үргэлжлсэн пионер болж ижээ.
Би 4-р анги төгсөөд 1959 онд Монголын залуучуудын оюутны анх дугаар их наадамд зочноор оролцоод тэгээд бүр их наадмын тогийг өргөж ирсэн. Пенерийн үнэн сонин дээр бол Бэрхийн сургуулийн онцлогтон дэс зүг их наадамд зочноор иржээ гэсэн зэд зургал байдаг л да. Тэгээд намайг нөгөө аймгийнхантайгаа загсч явтал за тугөргөнөө мөнөө хөдөөж тэр тугруу очил гэсэн тэгэл нөгөө хүнээ дагаалгүйгээд явсан. Тэгээ яг нөгөө өргөдөг юуг нь үл дээр ахыг чинарл яасан бах. Яхахгүй нэг казак хувцастай эмэгтэй байсан. Намайг бол миний хөө энийг бариад зогсож өгөө нөгөө тогны үзүүрээс ингээд хоёр гараар бариулаад дэлгээд бариулсан. Тэгэл тог өргөгдөл дэшээ тог маань яваад гэсэн. Би ч тэнтэй ингээд ацарсан. Олон ясны хүүхдүүд эсгийн амбарт анхны сурагчид болон цуглаж Бэрхийн сургуулийн түүхийг инээд баясал дуу хуураар бичиж эхлүүлжээ. Тэд пионерын танхимд мөрөөдлөө зуран ирээдүгээ зөгнөж, зах хязгааргүй эрдмийн талайд зорин тэмүүлж, амьдралынхаа анхны алдаа оноо амжилт бүтээлээ цаг хугацааны хуудсанд мөнхлөн үлдээсэн юм.